Трейдерүүдийн 90% нь яагаад бүтээгүүддэг вэ? Танаас нэг зүйл асуугаад эхлэе. Арилжаа хийж ихэлсэн хүмүүсийн 90% нь эцэстээ хамаг мөнгө алдаж дансаа тэвэлдэг гэвэл та итгэх үү? Ихэнх хүн итгэнэ. Учир нь энэ статистикийг хаасайгүй дурддаг. Гэвч хэн ч хэлдэггүй нэг зүйл бий. Тэдний бүтлгүүддэг жинхэнэ шалтгаан нь хүмүүсийн таамагдж байгаагаас тис өөр байдаг. Асуудал нь зах зээл, аз хүйдэл, эсвэл муу стратегид байгаа юм биш. Би 10 гаруй жил арилжаа хийхдээ мөнгө ч олж үзлээ, алдаж ч үзлээ. Бусдыг ч бас ийм замаар явахыг олонтаа харсан. Тиймдээч би нэг зүйлийг баттай хэлж чадна. Зах зээл дээр удаан оршин тогтнодог шилдэг трейдгүүд болон бүхнээ ардаж буй хүмүүсийн цорын ганц ялгаа нь ямагт энд байдаг юм. Өөрөөр хэлбэл таны сэтгэл зүй, оюун ухаанд. Ихэнх хүмүүс арилжаан дээр бүтээгүүтэхдээ дандаа гадны ямар нэгэн хүчин зүйлийг буруутгадаг. Тэд надад зөв стратеги байсангүй гэж хэлээд өөр нэг сургалтанд сууж шинэ систем сурч эсвэл өөр индикатор туршиж эхэлдэг. Эсвэл бүр зах зээл манипуляцтай байна. Том тоглогчид миний эсрэг хөдөлж байна. Энэ сард зүгээр л аз дутчихлаа гэж өөрийгөө зүгтгэн. Магадгүй тийм ээ? Заримдаа эдгээр зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байж болох юм. Гэвч 10 гаруй жилийн турш трейдерүүдийн амжилт бүтээгүүтлийг дэрэгдээс нь ажиглахад нэг л зүйл тод анзаарагдсан. Шинэ стратеги сураад ч нэмэргүй байнга алдагдад хүлээсээр байдаг хүмүүс бүгд яг ижилхэн нэг алдаа гаргадаг. Тэд төлөвлөгөөнийхөө дагуу биш, дандаа сэтгэл хөдлөлөөрөө арилжаа хийдэг. Яйсас анх хийхсэн түүхийг хуваалцъя. Учир нь энэ маш чухал. Энэ бол 2012 он Facebook компани IPO байлаа. Хаасайгууд энэ тухай ярьж, тухайн үеийн технологийн салбарын хамгийн том шууган болжээ. Би мэдээ үзэж, тэрхүү нүсэр хөдөлгөөн, эрч хүчийг мэдрэх үед дотроос минь нэг зүйл. Би ч гэсэн энэ ертөнцийн нэг хэсэг болмоор байна гэж хэлэх шиг болсон юм. Яг тэр сониуч зан намайг энэ салбар руу хөтлөж оруулсан. Тэр өдрөөс ихэнх би бүхнийг биедан сурч эхэлсэн. Надад чиглүүлэх ментор, зааж өгөх арилжааны сургууль, эсвэл хажууд сууж байгаад яахыг нь хэлээд өгөх панц ч хүн байсангүй. Би бол 100% өөрөө суралцсан трейдер. Өнөөдөр миний мэдэх бүх зүйл бол олон жилийн судалгаа, уйггүй туршилт, олон удаагийн бүтлгүүтэл, башуун алдагдал. Тэгээд өөрийн биеэр туулж авсан тэрхүү үнэлж баршгүй пуршлагын үр дүн юм. Ийм учраас зах зээл дээр ганцаараа төөрөх ямар байдгийг би дэндүү сайн мэднэ. Хинд идэхээ мэдэхгүй байх тэр мэдрэмжийг хинч надад урдчиж анхааруулаагүйгээс болоод номон дээр байдаг бүхий л алдааг ээлж дараалан гаргаж үзхийг би бүгдийг нь тууссан. Ихэнх үедээ би зүгээр л надад илүү сайн орох, гарах цэгэл хэрэгтэй байна гэж боддог байлаа. Ингээд би хэдэн сарын турш чарт ширтэж, янз бүрийн стратегиудыг туршиж, олдож болох бүхий л материалыг уншиж судалсан. Гэвч хичнээн хичээсэн ч зарим 7 хоногт алдагдах хүлээх үе гарна. Тэр үед тогтоосон дүрмээ баримтлахын оронд би арилжааг хүчиж эхэлдэг байлаа. Хитрхи олон арилжаа зэрэг нээж, зах зээл надаас юу авсныг ч ухамсардаж амжилгүйгээр алдагдлынхаа өшөөг авах гэж улайран дайрдаг байв. Асуудал стратегид байгаагүй. Асуудал нь ердөөл би өөрөө байсан юм. Харин хизээ нэгэн цагт би үүнтэй нүүрт болж ямар ч шалтгаан тооцлоггүйгээр өөртөө үнэнч бөгөөд нээлттэйгээр хүлээн зөвшөөрч чадсан тэр мөчөөс эхлэн бүх зүйл оронгороо өөрчлөгдсөн юм. Эгээсээ бүтээгүүтрийн жинхэнэ шалтгаан нь яг юу вэ? Энгийнээр тайлбарлая. Нэгдүгээрт тэд сэтгэл хөдлөлөө инах чадваргүй. Арилжаа буруугаар ирлэх үед сандрал тэднийг өдөрдөж эхэлдэг. Харин арилжаа ашигтай явах үед шуналт хөдөлгддөг. Аль ч тохиолдолд таны стратеги биш, харин тухайн үеийн сэтгэл хөдлөл чинь эцсийн шийдвэрийг гаргаад байна гэсэн үг. Хоёрдугаарт тэд алдагдаж бүрийг өөрийнхөө эсрэг ховийн дайралт мэтээр хүлээж авдаг. Алдагдал гэдэг бол танд өгч буй шийтгэл биш юм. Энэ бол ердөөл зах зээлийн өгөгдөл, мэдээлэл, бас нэгэн төрлийн санал хүсэлт. Зах зээл бол таны дайсан биш, харин хамгийн шилдэг багш чинь юм. Гэхдээ та өөрөө сонсхийг хүссэн үед шүү дээ. 3-дугаарт тэд яг амжилтын даваан дээр бууж өгдөг. Ихэнх трейдерүүд хүнд хэцүү үеийг дуусныхаа дараа шууд орхичдаг. Тэд магадгүй бүх зүйлийг өөрчлөх байсан сэтгэл зүйн тэрхүү том эргэлт өөрчлөлтөөс
ердөө ганцхан 7 хоногийн зайд байснаа ухамсарлагдаггүй. Би дундаж стратегтэй хэрнээ сэтгэл зүй, оюун ухаан нь онцгой байсны хүчинд амжилтанд хүрсэн олон трейдерийг харсан. Үүний зэрэгцээ маш онцгой, төгс стратегтэй хэрнээ сэтгэл зүйн тогтворгүй байснаас болоод бүхнээ ардсан хүмүүсийг ч харсан. Тийдэж оюун ухаан, сэтгэл зүй гэдэг бол зүгээр нэг хийсвэр хоосон яриа биш. Энэ бол зах зээл дээр таныг аврах цорын ганц бодит давуу тал юм. Дараагийн видеонуудаараа би трейдерүүдийн байнга ундаг сэтгэл зүйн ол уурхайн зангануудыг нэг бүшлэн тайлбарлах болно. Бид шунал айдас, FOMO, өшөө авах арилжаа, хит итгэл үнэмшил, баталгаажуулалт зэрэг маш олон чухал сэдвүүдийн талаар ярилцах болно. Гэхдээ зүгээр нэг хуурай онол, эсвэл сурах хүчийн дагуу бишээ. Зах зээл дээр 10 гаруй жил амьдарсан миний өөрийн бодит туршлага, гашуун сургамж дээр үндэслэж ярих болно. Миний зорилго маш энгийн. Энэхүү цовруд контентын төгсгөлд та зөвхөн чартыг уншдаг биш, харин трейдер хүнийхээ хувьд өөрийнхөө сэтгэл зүйг бүрэн ойлгодог болоосой гэж би хүсэж байна. Учир нь чарт унших бол хамгийн амархан хэсэг нь. Харин өөрийгөө удирдах нь хамгийн хэцүү хэсэг юм. Би тэр зүйлсийг таныг цохолдуулж айлгах гэсэндээ хэлж байгаа юм биш шүү. Энэ бол миний 10 гаруй жил арилжаа хийхдээ ойлгож авсан хамгийн үнэтэй, хамгийн чухал үнэн учраас л хуваалцаж байгаа хэрэг юм. Тиймээс хэрв та өмнө нь дансаа тэглэж, өөрийнхөө тогтоосон дүрмийг зөрчиж, ардагдaltaй арилжааг буцаад үсчихнэ гэж ордон хит удаан барьж байсан бол, эсвэл орох эсгүй байсныг мэдсээр байж сандарсандаа хайлшны араас сохроор хөөж орж байсан бол, энэ цувралд яг танд зориулагдсан юм. Та ганцаараа биш шүү. Миний мэдих уулзаж байсан шилдэг трейдер бүр энэ замыг, энэ хэцүү давааг туулж өнгөрсөн. Намайг оролцуулаад амжилтанд хүрсэн болон бүтгэгүйдсэн хүмүүсийн цорын ганц ялгаа нь. Амжилттай байгаа хүмүүс асуудлаас зугтахын оронд түүнийг яг юунаас болов гэдгийг ойлгож шийдвэрлэхээр зоригтой алхам хийсэн л байдаг юм. Бид хамтдаа яг үүнийг л хийх болно. Би Эрби байлаа. Дараагийн видеогоор уулзцгаая.